Ажил төрчлөлтөнд маш ноцтой. Байгалийн баялагийг хараа. Ятентогийн хөлсний 14 мега төсөл. алуурчин бичээч нар бол миний тухай бол амжигтайгаар харлуулж бичдэг. Ажлууд харагдал. Технологи төр бүх хүчээр анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн алуурчин, эх оронч. Их найд би эдийн засгийн аврагч. Миний мөрөөдгөр Нөгөө би зүгээр анх жоохон гайхдаг гэсэн. Яагаад ингэж босоод үг хэлээд идэм бол таа гэтэл ингээл. Тэг бас нөгөө талаас хүмүүсээс нэг сонсож яхад одоо яг дарт өмнө хөндлөж гин гэл маш том хөндлөл байх хэвээр гэл. Нөгөө талдаа бас нэг амар зэв утгатай ш тань босооч. Ундгүй. Ер нь босоо байх хэвээр. Философи үед тий. Философи тий. Би ч ер нь анх бол одоо ийм одоо төмөн олон маань бас босоо гэхлээр бас хүн чинь урам авна л да. Тэгээ урмын ламт юм чинь. Тэгээд анх бол гарсан санаа нь бол ерөөсөө л ер нь Орос, Хятад, Монгол 3-аас бусд нь ер нь бүгд босч ярьдаг баха. Би одоо нарийн тооцоо хийсэнгүй. Миний анхны хэлсэн үг бол за тэр 76 байсан. 76 гişүүдээ одоо 75 одоо тийм ээ. Би та нарыг гэхээс илүү та нарыг сонгосон ард түмнийг хүндэтгэж би босож өнөөдөр эхэлж үг хэлнэ гэсэн. Бүгдөө инээлдэл харнаа 4 жил босож хэлхий чи харнаа марнаа гэл тоглоом хийгээл инээлдэл байцсан. Тэгээ би одоо 10 гаруй жил ингээд босоод ярьж байгаа. Сүүлдээ бүр энэ дэс дуртай болцсон. Босхлоор нэг толгойд юм орж ирээч явах шиг ингээд их аятайхан байгаа шүү дээ. За тэгээ үндсэн ярианд орё. Юу ажил төрчлөлийн байнгаараа. Яг нь ер нь зүгээр Монгол улсын хувьд ажил төрчлөлтийн асуудал нэлээд тутмаг юм шиг санагддаг. За миний хувьд ч юу нэ. Жишээлбэл бид нар дандаа л одоо байгалийн баялаг гэл түүхэг юм адаг шиг гаргаж байна. Бид нар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрүүд яагаад өнөөдөр Монгол улсад хийгдэхгүй байна. Одоо жишээлбэл би өөрөө хойд бүсээ сонгогдсон. Өсгөл болгон Эрдэнэт Орхон аймагтай. Манай бүсгээд ингэхэд малын тодолгоор хамгийн ихтэй аймагуд. Гэтэл тэнд боловсрол үйлдвэрүүд ерөөсөө алга байна. Нэг талдаа. Та өөрөө үйлдвэрчний хөвлөлөд өдөртөж ажиллаж байсан хүн. Тэ Монгол Улсын үйлдвэрчний хөвлөлөд өдөртөж ажиллаж байсан хүн. Ер нь бол таны философч төр, харьяасамч төр яг энэ ард түмнээ яаж юм ажилдаа орлоготой хангалуун байх вэ гэдэг дээр их төвлөрдөг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ энэ том байнгын хороогоос одоо өдөртөө явж байгаа хүний хувьд тэ ер нь зүгээр энэ ажил төрчлөлтийн асуудал Монгол Улсад ямар түвшинд байгаа гэж харж байгаа. Ажил төрчлөлтийн асуудлыг одоо хөндөж ярьж байгаа Батэрдэн гишүүн дахь баярлалаа. Энэ хамгийн чухал асуудал. Бид Монгол улсын хувьд бол хүнд байгаа. Маш ноцтой хүнд байдалтай байгаа. Энэ дээр би танд хэлэхэд бол ажил дүржилт хөгжиж байж л Монгол оронд ажлын байр орлого бий болно. Өнөөдөр засгийн газар ч байна уу, бүр үйлдвэрчин ч байна уу, ажлын байр бий болохгүй. Ямар ч одоо их хурлын гишүүн бид улс төрчид ажлын байр бий болохгүй, харин бидний үндсэн үүрэг бол ажлын байр бий болгодог аж үйлдвэрлэгч нар, хуваарай хөдөлмөр эрхлэгч нар, өрхийн аж ахуйтан, жижиг дунд бизнес эрхлэгч нарт бид үйлчлэх үүрэгтэй. Тэднээсийн хажуугаар бид бас ажлын байр бий болгохоор баахан төрийн өмчийн компаниуд бий болгоод яваад байгаа ч биш. Бүр нарийн ярил төрийн өмчийн компани ч гэсэн аж үйлдвэрлэгч. Тэгэхээр энэ аж үйлдвэрлэгч нарт үйлчилдэг энэ ажил дээрээ бид онцгой анхаарах хэрэгтэй. Яаж үйлчлэх вэ? 5 зүйл байгаа. Нэгдүгээрт аж үйлдвэрлэгч нарт зах зээлийн бий болгож өгөх тал дээр засгийн газар улсын их хурал онцгой анхаарах хэрэгтэй. Одоо Лукашенко Монголд айлчилж ирээл ярьдаг юм нь л нэг хэдэн Беларусын минь аваарай л гэдэг асуудал байгаа. Меркель ч байсан одоо Германы томчууд Хятад ч байна уу аль нэг оронд очихлоороо зэрэгэл тэр машин технологийн үйлдвэрлэлүүдийнхаа эд ангийг яаж машинаа яаж зарах вэ гэж ярьдаг. Тэгэхээр бол одоо чинь чи өвтөр хоёулаа Орхон аймгаас сонгогдож байсан. Одоо чи сонгогдсон байгаа гişүн. Тэгэхээр одоо миний мөрөөдөл бол Зисиданг турба Зисидангийг яаж бид гадаад гарах вэ гэдэг дээр нэг аж ахуйн нэгжийг дийлэхгүй. Дэлхийн худалдааны байгууллагад орсноороо Монголын засгийн газар, Монголын улсын их хурал, засгийн газар хоорондоо хэлцээрээр, парламент хоорондоо хэлцээрүүдээр энэ асуудал шийдэгддэг. Энэ ажилдаа бид их ункаагүй байдалтай байгаа. Би цаашаа 5 зүйл яриул нэлээд дэлгэрүүлж ярих боломжтой. Би таны асуултанд хариулж байгаа учраас ер нь намайг бол хүмүүс ингээл бараг л аж үйлдвэрлэлийн эсрэг юм шиг хүмүүс ойлгодог, ярьдаг. Одоо ингээл нэг цалин нэм
одоо ингээл яриад байдаг. Яг нарийн ярил би гадаадын ловерчин хөрөнгө оруулагч нартай үздэг. Rio Tinto-гийн хөлсний алуурчин бичээч нар бол миний тухай бол амжигтайгаар харлуулж бичдэг. Гэтэл би үндсэндээ үндэсний аж үйлдвэрлэгч, үндэсний компаниудын талаар нэг ч удаа шүүмжиж ярьж байгаагүй. Бүр одоо та нар бүр үзээд өгье гэсэн ч байхгүй. Харин яаж үндэсний аж үйлдвэрлэгч нараа, үндэсний компаниудаа хөлдөөр нь босохгүй гэх юм бол ядаж гадныхны спекуляц хийж байгаа. Олон сайн хөрөнгө оруулагч нар байгаа. Тэгвэл одоо өнөөдөр одоо тодорхой болцсон байгаа доо зарим хөрөнгө оруулагч нарын гадны Монголд ямар ч ашиггүй тэр зүйлүүд бол Монголын аж үйлдвэрлэгч нар бүгдийг дудаа алгадаг. Ингэж би асуудлыг хөндөж ярьж олон жил явлаа. Зүгээр хүнчтэйгээ ер нь юу гэж хэлүүлэх хамаагүй шүү дээ. Чин сэтгэлээсээ юу хийж байгаа нь их чухал. Одоо таны байгаль орчны яамн дээр байхдаа маш их эсэргүүцэл, бэрхшээл, дундуур, тэр усны болон тэр ой модны, тэр хортон шавжны асуудлууд дээр маш олон том шийдвэрүүдийг гарч ирсэн. Хамгийн гол нь байгаль орчны тэр төмний төлөө тэмцэж байгааг олон нийтэд ил болгосон. Энэ бол мэдээж дардан байгаагүй. Олон бэрхшээл дундуур явж байгаа. Өнөөдөр маш олон гадаадын хөрөнгө оруулагч нэртэй зарим нэг улсууд бол байгаль дэлхийг маань одоо өөрийгөө өмгөөлөх чадваргүй байгалыг өмцөн мэдэж ууж бас ашиг хийдэг. Энэ дээр бол би тэр оюутлогоо Rio Tinto гар гээгүй шүү дээ. Усаа ашиглахтай технологи оруулж ирж усаа хэмнэлттэй ашиглаач гэдэг л асуудал ярьдаг. Жишээ нь иймэрхүү байдлаар бид хүнд юу гэж хэлүүлэх болоо гэж бодохгүйгээр чин сэтгэлээсээ хүмүүсийн төлөө, сонгосон хүмүүсийн төлөө, иргэдийн төлөө ажиллах л бидний туйлын зорилго. Та 3 удаа парламентд одоо ингэ сууж байна. Улсын төсөв өөрөө эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт, хүн амыг ажилгүйдлээс одоо ангижруулах тал руу явж чадсан төсөв байдгүй. Жишээлбэл яг өнөөдрийн байгаа ядуурлын түвшин үндэсний статистикийн хороноос харж байгаа тийм. Зөв ингээ харахаар хөдөө орон нутаг ялангуяа юм сумдууд дээр ажлын байр алга байна. Ажлууд маш өндөр байна. За дээрэс нь бол архитект ихтэй байна. Халамжийн тогтолцоо дэндүү их магадгүй явсан байх нэг талтай. Бид нар халамжаас хөдөлмөрлөөр шилжих процесс явагдах хэвээр. Энэ дээр өөрөө нөгөө одоо аж үйлдвэржилт одоо боловсруулах үйлдвэрүүд магадгүй зэсийн үйлдвэр магадгүй уул уурхай түшгэлсэн үйлдвэрүүд байгуулагдах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгж боддог. Тэгжиж эдийн засгт хэлэх хэрэгтэй эдийн засгт хэлжиж нөгөө ажлын байрууд бий болж иж хүн амын амжиргаа дээшлэх хэрэгтэй. Нөгөө талдаа зүгээр төрөөс ажил хийж байгаа субъектүүдэд илүү дэмжих процессыг явуулах хэрэгтэй байтал халамжийн тогтолцоо ажил хийдэггүй тал руугаа илүү их хөрөнгө оруулалт илүү их төсөв тавигдаад байна уу гэж би зүгээр эмзэгэлдэг. Миний хувьд саяны төсвийн ажлын хэсэгт ороод сууж байгаа ч гэсэн надад тийм мэдрэмж дахиад төрсөн. Тэгэхээр одоо та жишээлбэл ингээ 3 удаа парламент сууж байгаа нь төсөв мэдчихэж байгаа шүү дээ. Энэ аж үйлдвэржилт буюу үйлдвэржилт рүү бид нар ер нь эргээд байгалийн баялагийг ашиглаад ирээдүйн хойчтой үлдээх тал дээр ч гэсэн үйлдвэрч байгаа, технологич байгаа, за мэдээж гадаад дотоодын компаниуд хөрөнгө оруулалтч бас байгаа. Энэ дээр та ерөн зөвөр гишүүний хувьд ч тэр хувийн хувьд ч тэр нь юу гэж боддог вэ? Та бүр хамгийн гол асуудлыг хөндөж ярьлаа. Энэ дээр бол би мөрөөддөг. Энэ дээр их мөрөөдөлтөй, тэрийгээс нуухгүй ярьдаг. Улс орн маань аж үйлдвэржилттэй болоосоо, улс орн маань олон ажлын байртай бий болоосоо, орлоготой болоосоо хүмүүс маань. Ерөөсөө туйлын мөрөөдөл бидний бүгднийх нь мөрөөдөл. Харамсалтай нь таны хөндснөр улсын төсөв гэхэд 35 6 их 80 төгрөгийг бид төсөвтэй зарцуулж байна. Төсөв, улсын төсөв. Дээр нь нэмээд 68 их 80 төгрөгийн өмч хөрөнгө төрийн өмчийн компаниудад байгаа. Тэндээс хоёрхан нь ашигтай ажилладаг. Эрдэнэтийн үйлдвэр, нөгөөх нь Эрдэнэс Монгол. 5 толгой. Ингээл энэ хоёроос бусд нь бүгд алдагдaltaй ажилладаг. Нийт одоо орон нутгийн өмчөх жилд 87 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилладаг. Тэгэхээр бол одоо та бодоод өмч хөрөнгөөрөө үзэх юм бол өмчийн 68%, 68 их 80, улсын төсвөөр 35 их 80. Ингээд тооцвол нийт эдийн засгийн 60-аас илүү хувь нь зөвхөн төр данхааж байна гэсэн үг. Энийг хааж, зогсоож, өөрчлөх гол гаргалгаа бол миний итгэж үнэмшлээр, миний мөрөөдгөр бол
улсын одоо энэ 3 тэргүүн нь одоо баруунд уулзалт хийгээд явдаг. За одоо хүн яриад яах вэ? Зүгээр одоо засгийн газар их хурал ерөнхийдөө 3 энэ том улс төрийн институтууд нь олон улсад харьцахдаа ерөөсөө л Монголын компаниудад зах зээл нээж өгөх хэрэгтэй. Энэ би түрүүнийхээ яриаг дахиад автчих байна. Би энийг тайлбарлаж ярих юм бол нэгдүгээрт. Гэхдээ ГОК-д бөмбөлгөн шаарыг нийлүүлнэ эсвэл өөр юу ч байдیں۔ Ийм сандал ширээ ийм одоо хевс нийлүүлнэ гэд гэрээ бариад ороод ирэхэд бол тэр хүнд хаан банк шууд зээл өгдөг шүү дээ. ГОК-д одоо тэр гэрээ контрактыг авна гэдэг бол тэр компани шууд босно гэсэн үг. Түүнтэй адилхан Монголын нийт аж ахуй нэгжүүдийг төлөөлөөд төр нь өөрөө Америктэй, Японтой, Хятадтай одоо Оростой зах зээлийн хилцээр хийнэ гэдэг бол бидний хамгийн чухал зүйл. Японд сая тонн, 100 мянган тонн зис эдэн зис турбаг бид жил болгон нийлүүлнэ гэдэг гэрээ, татврын хөнгөлөлтөй гэрээг 20 жилээр хийгээд ороод ирэхэд маргааш нь манайхан технологи шийдлээ олно. Манайхан маргаан болсон хүчний асуудлуудаар шийднэ. 3 месют гаргаж өгнө гэсэн үг. Манайх маргааш нь эхний 3 жилдээ татврын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Дөрөвдүгээрт нь манайх маргааш нь шууд зээл өгөх хүмүүс дэлхийгээр нэг болж эхэлдэг. Энэ яг вэ би олон жил ярьж байгаа. Тэгэхээр таны ярьсан дээр төр дангаахгүй төлөө яах вэ гэвэл хувийн хөвшилд аж үйлдвэрлэгч нарт үйлчилж тэднийг гадаад зах зээл дээр мөн төрийн өмчийн одоо төрийн худалдаа авалт гэж байгаа юм да. Тэр зах зээл дээр хувийнхны аж үйлдвэрлэгч нарыг хүчтэй гаргаж ирэх тал дээр нээлттэй хэлцээрт орох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл. Өнгөрсөн 7 хоногт урааны гэрээ байгуулагдсан. За та яг хөө зүгээр нийгэмд бол ингээд нөгөө харахаар эсэргүүцчихсэн юм шиг нэг талтаа тий. Нөгөө талтаа бол байгаль орчноо хамгаалж байгаа их орнд шиг харагдаж байгаа. Одоо ч өнөөдөр гадаа өглөө намайг ирэхэд танд ч бас харагдсан байх, өсгөлсөн зарлцсан байх шиг байна. Ер нь бид нар оюу толгой, уран, за нүүрс, алт, зис. Өнөөдөр байгаа биднэрт баялаг бол энэ байгалийн баялаг байна. Энэ баялагуудыг бид нар ашиглаж ийж цаашдаа өсгөхөөр хөгжих тодорхой бодит хөгжлийн түлхүүрийг хатгана гэж харж байгаа. Яг гэвэл өнөөдөр байгаа боломж маань энэ байна те. Ер нь байгалийн баялагийг бид нар ямар төвшөнд яаж ашиглах ёстой гэж та боддог вэ? Миний хувьд бол яг доктортой хөгжлийн зорилго 2016 оноос гэсэн 2030 хүртэлх зүйнсний байгууллагын SDG гэж явдаг те. Та ч одоо танаас бас ер нь жоохон нэг тийм герман үнэр анхлаад байдсан шүү. Тэгэхээр тийм SDG тал дээр бол бас нэлээд одоо энэ байгалийн баялагийг ашиглах хэлбэрээр мөн сэргээх, нүхэн сэргээх, дээрэс нь бол ирээдүйн хойч үедээ үлдээх зорилго. За тэгээ SDG бол 17 зорилттой тий. Тэгээ энэ хүрээнд ч бол нөгөө нэг ядуурлын асуудал өндөгдөж байна. Маш олон асуудлууд өндөгдөж байна. Тэгээ ингээ байгалийн баялаг өндөртөө мөртлөө нөгөө талтай байгалийн баялагийг хараал хүрсэн юм шиг гэж зарим хүмүүс ус төрчд, зарим судлаач нар ч бас ярьдаг тий. Тэрний дотор нь маш олон хүний нэр яригддаг. Ингээ маш олон хүний нэр яригддаг. Тэгэхээр өн зүгээр бид нар энэ байгалийн баялагийг таны бодлоор яаж ашиглах ёстой вэ? Урааны гэрээг бид нар явуулсан зөвцсөн юм уу, буруутсан юм? Цаашдаа бид нар дахиад ховор элементүүдээ гаргах юм уу, гаргахгүй юм? Тэгээ улс их орон хөгжих ёстой юм уу? Яах ёстой юм? Эдийн засгийг яаж тэлэх ёстой? Яаж энэ ажилтнуудыг байхгүй болгож, яаж энэ ядуурлаас гарах ёстой? Яаж энэ халамжийн тогтолцооноос яаж энэ хөдөлмөр эрхлэлт рүү бид нар шилжих ёстой? Энийг хийх ёстой бид нар. Залбиргүй. Тий. Оюутлогоо дээр байна. Та түрүү ярьсан уран дээр ярьсан. Уран дээр 34% буцаагаад өгнө гэдэг бол бидэнд маш том алдагдaltaй. Бидэнд болохгүй. Казахстаны ерөнхийлөгч Токаев одоо бидний танилцуулган дээр өгсөн зүйл. Би маш их уншдаг. Баг хамт олонтойгоо туслахуутайгаа зөвлөхүүтэйгээ нийлж байгаа л уншиж чинь зөв шөнө өдргөө ингээд уншина. Тэгэхээр Токаевын хэлсэн 2 үг байна энэ дээр. Бид роялти гэдэг ямыг үнээр нь тогтоодгүй. Бид сая их хурал дээр үнээр нь тогтоолоо шүү дээ. Тэдээс одоо $80 бол тэд $130 бол тэдээс дээш бол 6 роялти өсөн нэмэгдэх роялти гэдэг ингээд тогтоосон байна. Токаев гэсэн чинь бид 2000 тонныг зарвал роялти 5%.
6,000 тонныг зарвал роялти 9% гэдэг юм ингээд өсөж байгаа. Роялти хэмжээтэй холбоотой. Тэгэхээр яг зүгээр л эндээс юу харах гэдэг нь гэвэл уран өөрөө тийм өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн биш. Бид ураныг ашигласнараа 34 жилийн дотор $5 тэрбум л олох магадaltaй. Гэтэл бид нүүрсээрээ жилдээ 9 тэрбумыг олдог болсон ч үү. Нүүрсний 1 жилийн нүүрсний талд нь энэ 34 жил ухаж байгаа уран хүрэхгүй байна. Тэгэхээр энэ уран юу юм бэ гэвэл их тийм үн цэнтэй одоо юу гэдэг чухал зүйл. Чухал. Өөрөөр хэлбэл би уран олборлсон шар нутгийнхаа 34%-ийг хэн зарах вэ гэдэг нь тэр мөнгнөөс илүү чухал зүйл болчдөг. Токио аймд гэж шүү дээ. Би 2,000 тонн, 4,000 тонны хүнд өгөх вэ гэдэг нь надад үннээсээ илүү чухал. Тэр бол геополитикийн хүзэр болдог. Би ийм нарийн судалгаатай үндэслэлтэй асуудлуудыг ярьсан. Тэгээд яг хоёрдугаарт нь бол одоо ураны хог хаягдлахад жилдээ 750 тонн цацраг идэх хог хаягдал гарна. Тэрнээс 150 тонн нэн хортой хог хаягдал гарна. Түүнийг боловсруулдаг, булшилдаг, одоо хорыг алга болгодог тэр хоргуужур үйлдвэр хаа байна вэ? Өнөөдөр хүртэл байхгүй. Контейнертэй хадгалж агаад хаяад явхаар тийм зүйлүүд орж ирээд айлгаж байгаа. 3 дугаарт хүхрийн хүчил гэж нийт зардлынх нь 20%. Жилдээ 40-оос 50 сая долларыг хүхрийн хүчил зарцуулж байгаа. Хүхрийн хүчлийн үйлдвэрийг заавалчгүй нөгөөдүүлээрээ бариулах хэрэгтэй. Яг тэгвэл шар нутгаа буцаад таанцууд авч явж байгаа. Тэр хүхрийн хүчлийг Монголд ингээд уусгаад хүхрийн хүчлийг боловсруулж байхдаа Монголд хүхрийн хүчлийн үйлдвэр барина гэдэг бол манайд байгаа аюу толгой, ГОК, за тэгэл одоо МАК, Занадо, Ханадо гэх тэр 4-5 тэр төслүүд зис сайлах үйлдвэр ажиллаж эхэлнэ. Зис сайлах үйлдвэр яагаад Монголд ажилддаг вэ гэвэл хүхрийн хүчлээ яхаа мэддэг. Тэрийг энэ уран манахаас аваач гэдэг. Иймэрхүү ажил хэргийн саналууд гарсан. Тэгээ би яг хүмүүс бол намайг одоо Рио Тинтогийн хөлсний улсууд бол намайг популист гэж хэлдэг. Тэр бол тойрон утгаараа хүн таалагдахын тулд ямар ч баримт үндэслэгүй юм ярьдаг гэсэн санаагаар ярьдаг. Гэтэл би яг цагаан дээр хараар бичсэн тоо баримт асуугаад харин нөгөө яамт хамгийн газрын тэр одоо холбогдох тэр хариуцж байгаа албан тушаалтнууд маань ямар ч тоо баримтгүй амар асуудалд хариулдаг. Энэ бол байж болохгүй зүйл гэдгээр л би заримдаа төвчээр алддаг. Надад бол энэ удаагийн оруулж ирсэн засгийн газрын 14 мега төсөл. Яг маш олон зүйл ингээд хоош нь тавьж байгаа. Эний дараа бол бүгд эдийн засгийн өсөлтөө явуулахад бол ажилгүйдлэг байхгүй болохын тулд ажлын байрыг нэмэгдүүлэхэд бол 14 мега төслийг эхлэе явуулъя гэж оруулж ирж байгаа шүү дээ. Сайн оруулж ирсэн дээ төсөлтөөр. Энийг та ерөн зүгээр хувийнхаа хувьд юу гэж бодсон? Энэ дээрээс би одоо чинь оюу толгой хизээч битгий ажиллаач гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Зогсоогооч энэ оюу толгойн төслийг зогсоо бойл гэж нэг ч хэлэв. Монголд ямар ашигтай юм бэ гэж. Ураны асуудал дээр зогсоогооч гэж нэг ч хэлээгүй. Сүүлд нь ураны бага оврын реактор ажилуулахад бид ингээ хямд ногоон эрчим хүчээр хангах боломж нь алга болчлоо гэж ярьж байсан. Мөн одоо хоргуу болгомоор байна, хүхрийн хүчлийн үйлдвэргээд өөрөөр хэлбэл энэ заавал байх ёстой. Байхдаа та нар юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг байнга хэлчихсэн. Тэр одоо тэр дорн говьд байгаа тэр малч тэр говийн улсуудын тэр одоо мах түүхий өнөөдөр ураантай гэж болоо. Ураантай газрын мах гэж дуусаа. Энэ болгон дээр та нар ямар хариуцлага, ямар гаргалгаа байна вэ гэдэг асуулт нь миний асуулт. Нэг ч боль гэж хэлсэнгүй. Тэрэн шиг энэ 14 мега төсөл дээр би асуусан ганцхан юм би. Та нарт бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргасан техник эдийн засгийн үндэслэл тооцоо судалгаа наривчилсан дүгнэлтүүд байгаа юу? Тэгэхэд 3-аас бусад нь байхгүй гэж хариулж ирсэн. Одоо эдийн засгийн яамнаас надад хариулсан. Тэг байгаа хэдийг надад өгчих би анализ хий. Бусдыгаа улсын хурлд орж ирэхдээ заавал тэзүүтэй орж ирнэ шүү. Яг тэгвэл монголчууд бид альва яман дээр юм цээжний дүр зургаараа болно бүтнээ Гүн Ганбаатар ямар муу хүн бэ? Гацаагаа жадлан эсэргүүцээд авах үг. Дараа нь явуулахын тулд. Одоо оюу толгой дээр бид алдсан л гэж яриад байгаа. Алдахгүй байхын тулд яах вэ? Ерөөсөө л тооцоо судалгаа үндэслүүдээ бид нарийн ярьж гэрээнд нарийн зүйл заалтуудаа оруулах л явдал. 14 мега төслүүдийг бид аль болохоор хурдан явуулахын тулд
тэзүү тооцоо судалгаа хамгийн чухал байна. Яг улс орны хөгжлийн бас хамгийн том тулгцыг нь бол яг харахгүй л аж үйлдвэрчлэлтэй. Зүгээр таны бодлоор яг мэдээж бид нар байгаль баялагтай улс. Гэхдээ шахагдана. Энэ бол хязгаар нэгэн цаг шахагдана. Зүгээр 1990 оноос өмнө миний сонсч ирснээр бол мэдээж тэр тухайн үеийн удирдлагууд байгаа шүү дээ. Тэд нар бол за энийг бол ирээдүйд 100 жилд бити ил гарах тий. За энийг бол хэдэн 100 жилийн дараа хүүхдүүд маань ингэнэ. За энэ хэсгийг бол ингэж ашиглана гэдэг юм. Ерөнхий тооцоо судалгаа гаргаж хагаад хийдэг байсан. 90 он гарснаас хойш нэлээд задгарсан. Бүх юмыг л одоо хамгийн ашигтай гэсэн хамгийн орд болгонлол ордог болсон гэдэг юм яриа байдаг те. Та өөрөө бас одоо Монгол Улсын ерөнхийлөгчд бас нэр дэвшиж явсан 2017 оны ерөнхийлөгч сонгуулиар. Ерөн зүгээр одоо ингээд аж үйлдвэрчлэлийн байнгын орон дараа хайж байгаа хүний хувьд тэгээд энэ 17 оны ерөнхийлөгчийн сонгуул 3 удаагийн парламент гэдээ харахад зөвхөн яг Монгол Улсын хөгжил яг хаана вэ? Яг хөгжлийн зэг миний бодлоор яг ингэчүүл хөгжих зэг маань зөв болох гээд байна. Хүн амын хувьд ч тэр бүтцийн хувьд те одоо 3.5 сая хүнтэй тэрний сая 300 мянган хүүхэд ажил эрхлэх насны 1 сая 100 мянган хүн байна. Тэрний 300 мянган одоо төрийн албаа гэж байх жишээд. Гэтэл тэд нар баялаг бүтээдэггүй те. Гэтэл нөгөө талдаа ялангуяа үйлдвэрчний хэвлэл гэдэг тал дээр яваад ингээ харахад нөө жижиг дунд бичил бизнес хөгжлөн зөв явж байгаа юм буруу явж байгаа юм гэдэг чинь ингээ маш олон асуудлууд гардаг л та. Тэгэхээр та яг хөгжлийн гол тулгуурцыг бол энэ юм аа гэд хатгачих юм байна. Хоёр юм байна. За яг нэг юм гэж хэлэх юм бол хамгийн чухал юм нь Монголын улс төрчид, Монголын ард түмэн, монголчууд бид технологи дээр бүх хүчээр анхаарах хэрэгтэй. Ноу хау технологи дээр Монгол орон даяараа хандах хэрэгтэй. Бид яагаад хоцрогдолтой аж үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй, эдийн засаг нь ингээд нэгээр шиг ингээд маш хүнд байдалтай байгаагүй бид технологиг хүндэлдэггүй, технологид орж ирдэг. Технологиг судалдаг. Хоёрдугаарт яг энэ нарийн ярих юм бол одоо 90-ад он гараад дөнгөж одоо зах зээлийн эдийн засаг гэж орж ирэхэд гадны зөвлөхүүд орж ирээд хийсэн хамгийн муухай нэг зүйл бол манай шинжлэх ухааны академи энэ судалгааны хүрээлэнгүүдийг устгаж үгүй болох тал дээр энэ 30 жил ажиллалаа. Үндсэндээ та нар шинжлэх ухааны хүрээлэн энэ одоо академид олон улсын зээл тусламж томоохон бүтээн байгуулалтын тийм анхаарал хандсан нэгч бичиг байхгүй. Тэднийг устгахын тулд энэ засгийн газар болон их хурал дээр маш олон гадаадын зөвлөхүүд орж ирсэн. Манай орон өөрийн гэсэн тарих толгойгүй, технологигүй болох гэж ажилласан. Энэ бол гадны бодлого байдаг. Би ямар нэгэн улс ярьсангүй энэ дээр бид онцгой анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар технологи бол бидний суур тулах баг. Монгол хүн ч одоо дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг тэр чинь технологиг л хөндлөж чинь шүү дээ. Чингис хааны одоо байлдан дагуултгал бид цээжээ дэлдээл явдаг стратеги технологи морь унах тэр тактикийн стратегийн ноу хау технологиуд хүчтэй байсан. Ном сум тэр маш сайн. Хоёрдугаар зүйл технологийнхаа шийдлийг бид гаргах юм бол тэр технологитой уялдуулж бид хүний нөөцөө бэлдэнэ. Герман яагаад хөгждөг юм бэ? Япон яагаад хөгждөг юм бэ? Технологийн шийдлийг төр засгийн оролцоотойгоор бий болгоод тусламжтайгаар гэж байгаа шүү. Төр засгийн тусламжтайгаар бий болгоод тэр технологиг хүрээлж тэр технологиг эзэмшдэг болсон хүчнүүдээ амжилттай сайн биелүүлснээрээ улс орн нь аж үйлдвэрчдэг. Меркелийн хэлсэн үг шүү. Герман орны эдийн засгийн суур үндэс юу вэ гэсэн. Яг тэр технологи гэж хэлэхгүй байгаа юм. Манай одоо темс гэж байгаа юм л да. Одоо ажилчин анги бэлддэг, инженер техникийн ажилтнуудыг бэлддэг тогтолцоо бол дэлхийд гайхамшиг. Герман орны эдийн засгийн үндэс тулгуур баг нь юу вэ гэсэн тэгж хариулж байсан. Тэр шиг би тэрийг нь жоох ахиулаад Монгол орны эдийн засгийн тулгуур баг нь бол технологи. Мал аж ахуйдаар яагаад бидний арьс шир, бидний мал мах, одоо бидний бусад юмнууд үнд орохгүй байна вэ? Ганцхан технологи дутуу, технологи нэвтрүүлэхгүй байгаа. Тэгэхээр таны асуултанд би дэлгэрүүлээд 3 дахь зүйл хариулахад бол манай өнөөгийн засаг захиргаа, өнөөдрийн засгийн газрын бодлогын хамгийн гоё зүйл, хамгийн би бас дэмжих юм над зөндөө байна шүү дээ. Дэмжих зүйл бол хизээч
одоо нөхөгддгүү, дандаа шавхагддаг уул уурхайн баялгаа дандаа нөхөгддөг, дандаа үрждэг мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар руу оруулах гэж байгаа энэ оролдлого бол хамгийн чухал. Одоо шинэ хоршооны эхлэлийг бол хүмүүс янз бүрээр ярьдаг. Энийг улс төржүүлж болохгүй. Энэ бол Монгол орны тулгуур багна. Энэ дээр би нэмэх гол зүйл юу вэ гэвэл ерөөсөө технологиг оруул, хүний нөөцийг бэлдэх. Ингэснээр технологи, хүний нөөц хоёр бэлэн болсны дараа гадаад зах зээлүүд нэгдэж эхэлнэ. Гадаад зах зээлийн гэрээг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьар бид хийх боломж бүрдэнэ. Энэ гурав бий болсны дараа тэр хүмүүсийг яаж татварын хөнгөлт үзүүлэх вэ гэдэг нэгдэнэ. Тэрний дараа хамгийн сүүл зээлийн бодлого. Манайх бол энэ дөрвийг хаячаал яаж хөнгөлттэй зээлвэ гэдэг дээр л төвдрөөд байдаг. Өчигд гокод бараа шах эрхээ авсан хүнд бол зээлийн хэрэг байхгүй шүү дээ. Тэрнтэй л би адилханаар одоо дүүцүүлж өөрийнхөө санааг илэрхийлж байгаа юм шиг. Одоо ингээ ярихаар нэг хоёул дахиад тогтолцоо ярихгүй болчиход байна л да. Тогтолцооны асуудал дахиад өмдөгдөж. Та тэгтэл жишээлбэл 3 удаа парламентд сонгогдсон улсын хурлын гишүүн байгаад байдаг. Хөнгөн үйлдвэрийн бодлого, хүнсний үйлдвэрлэлийн бодлогууд, тий. Бас л нэг аж үйлдвэрчлэлтэй холбоотой асуудлууд. Нөгөө арь ширний асуудлууд, малчт дээр очиход бол малч тийм их юм хүсэхгүй баг. Боловсрол цэгтэй болгох өчг. Бид өөрсдөө ажиллаач. Арь ширийн маань үнэтэй болгох өчг. Бид нар өөрсдөө орлого олч. Малын мах маань та нар тухайн одоо сумын төвдөр ч юм уу хөлдөөгч агуулгыг бариад өгчвөл эсвэл энийг хийгээд өгчвөл бид нар малын маха өөрсдөө зах зээлд нийлүүлдэг болчихъя. Биржийн арилжаараа бид нар орлоод өгчих. За манай тойргийн хувьд л ав. Өсгөл аймаг бол аймгийн хувьд л энийг бол маш их ярьж байгаа малчд. Маш их ярьж байгаа. Гэтэл төрийн явж байгаа тогтолцоон дээр бид нар энэ боловсруулах үйлдвэрлэлүүдийг хэдэж шилбэлт яаж дэмжих. Энэ танаа байнгын орны асуудал. Тий. Эрхлэх асуудал. Тий. Энэ дээр та нар яг бодлого гаргаж байгаа юм. Одоо та сая бол малчтаасаа салж болохгүй, малаасаа салж болохгүй. Энэ бол манай тулгуур хөгжлийн нэг одоо үндсэн зарчим гэж хэллээ шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дээр одоо шинэ танаа аж үйлдвэрчлийн байнгын орон дээр ямар бодлого гарч байгаа? Аж үйлдвэрчлийн бодлогын байнгын хорон дээр сая ихэд одоо 6 7 сонсголыг энэ одоо намрын чуулганаар хийлээ. Тэр сонсгол хийж байгаа байдлаар гишүүд мэдээлэлтэй болохын хажуугаар иргэд мэдээлэлтэй болно. Тэр дотор бол биднээс одоо мал аж ахуйн гаралтай, хөдөө аж ахуйн гаралтай түүхийд жижиг дунд үйлдвэрлэгчдийн одоо энэ боловсруулах үйлдвэрлэлүүдийг сайжруулахын тулд гарц гаргалын тухай ярьлаа. Тэгээд тэр сонсгол хийсэн, ажлын хэсэг гарсан, удирдамжаа гаргасан, одоо хууль тогтоомж, түрүүний ярьсан таны тогтолцоо гэж үнэ хууль тогтоомжинд яаж өөрчлөлт оруулах вэ гэдэг рүү орно. Тэрэн дээр би одоо дэлгэрүүлж яг мал аж ахуй, хөдөө аж ахуйн тал дээр холбогдуулж хэлэхэд за 500 их найдын шинэ хоршооныхонд мөнгө тавьсан гэж байгаа. За 500 тэрбум төгрөгийн татаасыг тавьсан. Гэхдээ тэр нь багасаад одоо 370 байгаа. Сая төсөв танагдаад. Энэ олон тэрбум төгрөг, энэ олон их найд төгрөгүүд хөдөө аж ахуйн, мал аж ахуйн жирийн иргэдэд яаж очих вэ гэдэг энэ мэдээлэл хэдэн яамдын тэр газар хэлтсийн дарга нарын толгойд л байгаа болохоос биш баг гişүүдэд ч тодорхойгүй байгаа тийм шүү дээ. Энийг нэгдүгээр мэдээлэлээ тодорхой болгох. Ямар өргөдөл гаргах юм? Яаж авах юм? Энэ одоо татаас төрийн хөнгөлөлтөө зээл тусламж болон төрийн дэмжсэн үйлчилгээнүүдэд тэр мал аж ахуй, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэгчид хамрагдахын тулд чухал ямар болцол нөхцөл байгаа юм бэ гэдг нь баг нууц гэж хэлэх нь хаашаа энэ ил тод биш. Энэ тал дээр аж үйлдвэрчдийн бодлогын байнгын ороо бодлогоо гаргаж ард иргэдэг ойрхон ажилланаа. Хоёрдугаар гол зүйл гэвэл миний түрүүний ярьсан мал аж ахуйн гаралтай түүхийд энэ зүйлүүдээр гадаад зах зээлийн нээж өгөх, экспортод гаргахын тулд одоо бол би энэ дээр яг хоршоогоо бодлогоор барьж байгаа. Хоршоогоо дэмжих хэрэгтэй. Шинэ хоршоон дээр бол дундын хоршоо, хоршоодын корпорац гэж байгаа. Тэр хоёрыг бий болгох тал дээр бид яан болон үндэсний шинэ хоршооны үндэсний хороо гэж байгаа. Тэднүүстэйгээ бодлогоо уялдуулж ажиллаж байгаа. За товчхондоо ард иргэдэд яаж экспортод гаргах вэ гэдэг дээр л бид бүх хүчээ төвлөрүүлж ажиллаж байгаа. Солонгос улсын ерөнхийлөгч баригдсан. Ерөнхийлөгч нь бол хэвээрээ байгаа. Бүрийн эрхийн тодорхой хязгаарлалтууд орцсон. Гол буруутгах байгаа үндсэн суурь зарчмуудын нэг нь бол онц байдал хууль бусаар зарласан. Үүнтэй холбогдуулж маш том
аж ахуй нэгжүүдийн хувьцаа дэлхийн зах зээл дээр унсан. Эргээд босох гэж бол одоо 10% унахад 3 чүдээ одоо босхын төлөө явж байгаа. Эдийн засгийн маш том хэмжээний хямрал руу оруулсан. Дээрээс нь бол мэдээж нөгөө Трамп ерөнхийлөгчөө сонгогдсны дараах буюу гадаад бодлого, худалдааны бодлого дээр томоохон хэмжээний өөрчлөлт хийгээд Бүднайм татвар тусаас ахуулаад тодорхой хэмжээний орнуудад бол импортын татварын маш том босхийг тавьж өгч байгаа гэдэг юм гадаад худалдаатай холбоотой асуудлууд үүсэж байна. Нөгөө талдаа дотоодын хямралтай холбоо бүхий улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлаас улбаатай дотоодын үйлдвэр, дотоод аж ахуй нэгжүүдийн уналт руу ороод эхэлсэн ийм цаг хугацаа. 1980 онд дараа нь 2008 онд. За 8 он, 9 он гэдэг бол дэлхийн эдийн засгийн уналтын цаг хугацаа, тий. За одоо сая ерөнхийлөгч хоног мэдээллийн дараагаар анх удаа вон доллартай тэнцэх ханш 1600 авлаа гэдэг ийм эдийн засгийн маш том эрсдлүүд үүсэж эхэлж байна гэдэг өөрсдөө мэдээлж байна. Энэ дээрээ бол яг мэдээж нөгөө маш олон хүчин зүйл шалтгаалж байгаа л да. Гэтэ ерөнхийлөгчийгөө буруутгах жах жишээтэй байна. Тэгэхээр улс төрчдийн хувьд гаргаж байгаа шийдвэр улс орон, эдийн засаг, ард түмний амжиргаа, хөдөлмөр эрхлэлт, олон улсын харилцаа маш олон зүйл төр нөлөөлж ийн гэсэн үг тийм. Улсын төсвийг улс төрчид баталж байгаа. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд батлал ирсэн дээ. Ер нь манай энэ төсвийн хуваарлт яг зөв байд юм уу? Та юу гэж боддог? Зөв байсан бол энэ аж үйлдвэрчлэлүүд аль хэзээний буюу орлого олдог хэсгээ хамгийн түрүүнд дэмжиж магадгүй орлого орж одоо улсын төсөвт хамгийн их томоохон хэмжээний татвар төлж байгаа ч юм уу? Энэ бүлгэрүүгээ их хэмжээний хөрөнгө оруулалт магадгүй татаас сайн дайны хэлдэгтэй. Нөгөө талдаа зах зээлийг нээх эрх зүйн орчны доктортой байдалтай нь бий болгож өгөх хэрэгтэй байсан юм шүү. Яагаад өнөөдөр бид нар 2025 онд ахаад болоогүй тухай яриа сууж байгаа гэдэг дээр надад хувийн хувьд бол бас залууны хувьд жоо харамсалтай санагддаг. Тун зөв. Би бол одоо төсөв дээр би маш олон шүүмжилдэг юмнууд байдаг. Тэгэл дахиад ярив. Төсөв батлахдаа ямар ч тооцоо судалгаа, үндслэл тийм нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө палан байхгүйгээр айгүй надад маш их гонигтай санагддаг. Бүр ямар сайндаа одоо би жасраагаа үгийг хэлье. Жасраагаа гөөмөн би одоо жасраагаа байна. Энэ тэр үеийн томчоолын үгийг дуртгал номнуудыг унших дуртай. Миний одоо их дуртай юм. Тэгсэн жасраагаа нэг удаа хэлжсэн. Үгүй одоо парламент дээр хэлжсэн үг. Одоо би тэгэхэд оюутан л байсан. Яг ингээл сонсоо сонирхож байхад их гоё үг хэлжсэн. Монгол оронд төсвийн бодлогоч байна уу, эдийн засгийн бодлогоч байна уу, төвлөрөл алгаа гэж хэлжсэн. Би одоо хөгц зэрэг гэдэг нэг ном бичижсэн. Тэр үед одоо баг 20 гаруй жилийн дараа өмнө байна уу, 20 жил өмнө юм бо бичсэн ном байсан. Тэгээ тэр номон дээр би бас одоо бас тийм санаа бичижсэн. Гэхдээ тэр ном гарсны дараа би харж ялуу яалаа одоо би сайн санахгүй. Тэгсэн төвлөрөл хэрэгтэй байна. Ер нь альч бизнес байна уу, альч одоо засгийн газар улс орон байна уу төвлөрөх хэрэгтэй. Хувь хүн ч гэсэн төвлөрөх хэрэгтэй. Спортоор юм болгоулын хөөцөлтөд байвал тэгээд тэр дуусаа. Нэг юм дээр чамбаа байх хэрэгтэй. Тэрний шиг би бол одоо уул уурхайн баялагын эх оронч үзэл гэдэг дээр бол би төвлөрдөг. Чисраагаа хэлсэн үг бол төсөв. Олон улсын зээл тусламжууд. Үндэсний компаниуд болон аж үйлдвэрлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид энэ дөрөв бүгдөө нийлж энэ жил ганцхан энэ зэ сайлах үйлдвэр шүү. Энэ жил ганцхан одоо энэ боловсруулах мал аж ахуйн үйлдвэр шүү ч гэдэг юм уу. Энэ төвлөрөл Монгол оронд байхгүй байна гэж хэлж байсан. Би одоо төсвийн бодлого ярьж байгаа учраас би тантай шууд төсөв дээр бол би яг төвлөрөл юу байгаа юм бэ гэд энийг асууж ирсэн. Асуудаг. Одоо би бодож явдаг зүйлээ хэлье. Хоёрдугаар зүйл гэвэл та тэр гадаадын болон дотоодын жишээнүүдийг хэллээ. Тэгээд би ганцхан санаа бий. Монголын парламент, Монголын засгийн газар, ер нь Монголын улс төрчид хууль хяналтын байгууллагада одоо Монголын бүлэглэлүүд хууль хяналтын байгууллагада нөлөөлж аж үйлдвэрлэгч нарыг дарамтлуулж хязгаарч болохгүй гэдэг байр суурь дээр би хатуу байдаг. Сая аж үйлдвэрлэлийн бодлогын байнгын хорон дээр надад нэлээд олон өргөдлүүд ирлээ. Тэгээ би холбогдох хууль хяналтын байгууллагуудаас асуулга ингээд явуул. 2099 хэрэг дээр аж үйлдвэрлэгч, хуваарай хөдөлмөр эрхлэгч
жижиг дунд үйлдвэрлэгчнийг дарамтлж 2099 шүү дээ. Нийт тоон дээр биш. Тэр нь зөвхөн 35 одоо хууль хяналтын байгууллага дээр судалгаа хийхэд 2099 хэрэг дээр хэргийн дарсан, дарамтлсан, авилгалын одоо сэжүүртэй тийм асуудлууд үүсэж байгаа. 35 одоо хууль хяналтын байгууллагуудын одоо ажилтнууд дээр хариуцлага тооцох үс одоо тэр холбогдох газрууд нөхцөн байна. Энийг бид өстө онцгой анхаарч засах хэрэгтэй гэж сонсголоо хийх юм уу та? Заавал хийнэ. Тий, сонсголоо би заавал хийнэ. Яг гэвэл сонсгол хийхин тулд би яг энэ холбогдох баримт материалууд хэрэгтэй. Над зүгээр өргөдөл гомдол нэрлэгээ хийж болохгүй. Саяны ярьсан зүйлүүд дээрээс холбогдуулж би баримтжуулж одоо мэдээлэл авсан. Жохоо эвгүй асуулт байж магадгүй. Чөлөөтэй. Хоёрдмол утгатай хоёрдмол утгатай үг нэг хүн дээр одоо нийлдэг. Одоо миний харж байгаагаар бол илүү их нийлдэг. Тэр юу гэхээр эдийн засгийн алуурчин эх оронч гэдэг хоёр үг. Тань дээр ч нийлждэг. Нэг талдаа таныг хэсэг хүмүүс бол энэ хүн бол эдийн засгийн алуурчин. Яг гэвэл ойдлогоо гацаах гэж явж байна. Урааныг ингэх гэж байна. Монгол улсад хэрэгцээтэй бүх төсөл хөтөлбөрүүдээр дандаа ингэдэг гэж ярьдаг те. Нөгөө нэг хэсэг бүлэг нь бол энэ хүн бол яг эх орныхоо төлөө явж байна. Арт түмнээ төлөөлж байна. Төлөөлийн зарчмаараа явж байна гэж одоо нэрлэдэг те. Тэгээ зүгээр харж байхад бол яг эвгүй байж магадгүй шуушлаарай. Гэхдээ яалч явахгүй явдаг имиж яалч харахгүй л одоо бас хүмүүсийн хүсэж байгаа асуулт болов гэж би бодчихоо. Би яг хоёр их өөр үг шүү энэ хоёр үг л те. Их баярлж байна. Би их баярлж байна. Би хоёр зүйлээр хариулъя. Би таныг ийм асуусанд их баярлалаа. Харин заавал гараасаа гэж би хүсэж байна. Энэ асуултны хариулт нь. Нэгдүгээрт эдийн засгийн алуурчин гэж юу вэ гэвэл байж байгаа болж байгаа төсөл хөтөлбөрийг гацаах гэж зогсоох гэж оролдож байгаа хүнээ гэж та хэлсэн. Тэгвэл дэртээ тэргүй тэр эдийн засгийн хөтөлбөрүүд нь проектууд нь Монголын ард түмэнд ямар ч ашиггүй. Дэртээ тэргүй гацаж зогсохоор дэртээ тэргүй Монголын эдийн засгийг алд сүрүүлэхээр тийм байдалтай байхад энийг засаач залруулаач гэж хэлж дандаа тооцоо судалгаа үндэслэлтэйгээр асуултууд ханддаг. Хамгийн аюултай нь миний асуултанд ерөөсөө хариулдаггүй. Маргарет Тэтчерийн нэг гоё хэлсэн үг байдаг л да. Би одоо гаргалгаатай гарцтай одоо эдийн засгийн хөтөлбөрүүдээр гаргалгаатай гарцтай асуултууд асуудаг. Ерөөсөө надад хариулахгүйгээр миний хувь хүн рүү тэд дайрч эхэлдэг. Тэгээд би асуудал дээр ялцсан байна гэж ойлгодог гэж тийм алдарт үгээ хэлж ирсэн. Тэгэхээр би эдийн засгийн аврагч эдийн засгийг алах гад сүрүүлэх гээд асууж байгаа тэр асуултуудыг тэр одоо төсөл хөтөлбөрүүдийг аврахын тулд дандаа тооцоо судалгаа үндэслэлтэйгээр асуудалд ханддаг бас асуудаг. Харамсалтай нь хариулдаггүй. Хариулахгүй байхынхаа горыг одоо эхний төсөл гэхэд Монголын хамгийн том төсөл 15 жилийн өмнө гэрээ хийсэн. Би гэрээ байгуулахаас өмнө одоо 6 жил үгүй 5 жилийн өмнө тэмцэжсэн. Тэгэхээр үндсэндээ эн чинь бараг 20 жилийн тэмцэл. Тэгээд хамгийн гол нь миний үнэн байсан. Тэр нэр хаяг өгдөг, хоч өгдөг бол хоёрдугаар асуудал. Би хоёрдугаар зүйлээ танд хэлье. Би одоо эдийн засгийн алуурчин мөн үү биш үү гэж би эдийн засгийн аврагч гэж өөрөө итгэдэг. Яагаад гэдгээ тайлбарлаа. Хоёрдугаар зүйл эх оронч. Одоо зайлуулдоо настай болцсон байж одоо нэр үсийг хэлээд явах тэр Риотентогоос мөнгө авч Монголыг тарих угаасан хүмүүсийн тэр бичсэн нийтлүүд одоо сонины шарлсан хуудсан дээр байгаа шүү дээ. Тэднүүст одоо өнөөдөр Монгол өдөр болгон 1 сая доллар орж ирнэ гэж хэлсэн. Одоо өдөр болгон 2 сая доллар алдаж байна гэх нэртэй нэг нийтлэл гарцсан байл. Тэгэхээр тэр тарих угаагаад цээжэд илдээд мань мэтийг доромдолж байсан хүмүүс асар их мөнгө авчихсан. Rio Tinto жилд тухайн үедээ 150 тэрбум төгрөгөөр хэвлэл мэдээллийн гэрээ хийдэг байсан. Маркетингийн зардал гэж гаргадаг байсан. 150 тэрбум төгрөг. Монголын бүх хэвлэл мэдээллийн ажилтнуудын цалинг одоо 3 нугалсан хэмжээний мөнгийг тэд өгдөг гэсэн. Гэхдээ бол ихэнх нь
одоо өөр шугамар л тарих хугаагч одоо нийтлэлчтэл авна л да. Монгол оронд муусан эх оронч гэж хэлүүлтлээ бид дарамжлууллаа шүү дээ. Өөр оронд бол эх оронч гэж хэлүүлнэ гэдэг бол нэр төрийн баталгаа, үр удмаараа одоо магтан дуулуулах баталгаа. Гэтэл Монгол оронд муусан эх орончд гэж эх оронч гэж нэр хэлүүлэхээс айдаг. Үндсэн хуульд иргэн эх оронч байна гэсэн үг байдаг. Манай үндсэн хуульд чинь нүүдэлчин гэж үг байдаг юм шүү дээ. Эх оронч байх ёстой тийм үүрэг бий. Тэгээ тэр үүрэг нь за би товчхон хариулчихъя. Аимшигтай их мөнгөний өөдөөс аимшигтай. Таны наад асуултан дээр нэмээд нэг юм явдаг. Ганбаатар одоо оюутлогоо ярьсаар байгаа л одоо олон сонгогдож байна гэсэн юм бас ярьдаг. Би шууд нэг хэлье. Хэзээ сонгуул би оюутлогооч байна уу юу ч байна уу энийг ярьдаг. Би үнэн байна л гэдгээ хэлдэг. Одоо тэр ингээ бүгдийг ингээ харах юм бол зүгээр хүмүүс доромжлуулах, муулуулах тэр аимшигтай авьяастай нийтлэлчд элэг бөөрөө өстой сугсаатлан одоо дээрэндүүлж, дээрлэхүүлж, бичүүлж, доромжлуулах гэж бид үндсэндээ том хөтөлбөрүүдийг ярьдаг. Тэр том хөтөлбөрүүд маш их олон нийтлэлчдэрт мөнгө өгдөг. Тэгэхээр энэ бол байж болох бидний байж чадах хамгийн их орон зүйл гэж би боддог. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд дээр та би ялсан гэж хэлжсэн. Буруу сонсоогүй. Яг тэгж хэлсэн дээ. Яагаад? Үнэхээр би ялцсан. Өнөөдөр би одоо хаач гэсэндээ би ялцсан. Монголын ард түмэн надад санал өгсөн. Тэд хөрхий одоо аймгийнхан сумын хэллээ тэрэггүй 3 аймаг дээр ажилласан. Ганцхан Баян Улгийн гэж яриад идэггүй. 3 аймаг дээр тагнуул. Би баримттай ярина. Одоо тагнуул гомдол гаргаасан энэ дээр. Тагнуул. Одоо тэр холбогдох байгууллагууд нь энэ дээр ард иргэдийн саналыг хулгайлж надаас дөнгөж нэг хэдэн зуухаа 900 чөлөө хэдэн зуун чөлөө саналаар миний дээр гарсан. Энэ бол ловер. Гэхдээ яг хөө төмний төлөө тэмцдэг хүний нэгэн сул тал бай. Ганц сул тал. Өөрийгөө өмөрч чадахгүй. Эцээч өөрийгөө өмөрнө гэдэг бол миний хувьд одоо би нэр төрөө гутааж байгаа юм шиг хитрхи одоо жижигэрж байгаа юм шиг тийм муухаас мэдрэмж төрдөг. Тэгээ би бол яг би ялцсан. Гэхдээ яг хөө ловерд болсон. Энэ нь бол би ялагдсан гэсэн үг биш. Ловерд болсон байж болно. За тэгээд субъектив асуулт асуучлаа уушлаа. Ялж явахгүй бас нэг хүмүүс яриад байдаг те. Асуу гэж бодож байсан асуулт. Одоо ажил төрчлөлтийн байнгын орон дороор ажиллаж байна. Усыг оролд 3 сонгогдно гэдэг бол бас тийм баргийн аавын хүү яваад идэг зүйл биш. Энэ бол арт түмэн танд. Гэхдээ бас 3 өөр газраас те. Хамгийн сүүлд одоо би зөвхөн танаас асуухад бол одоо ингээд 3 удаа парламент сонгогдлоо. Ажил төрчлөлтийн байнгын орон дарга байна. Одоо танд ингээд зүгээр ажил төрчлөлт талаас юм улс орны хөгжил гэдэг талаас бол эрх мэдэл дутаад даахааргүй юм шиг харагдаж байгаа. Одоо хэдүүлээ ингээд та яг өөрөө хувийнхээ хувьд гишүүнийхээ хувьд энэ ажил төрчлөлтийн бодлого дээр би яг энэ хугацаанд та нэг ийм имийг л яг зөв хийгээд дуусъя гэдэг ийм яг санаа байна уу? Концепц байна уу? Байлгүй яг. Надад одоо эрх мэдэл дутаад байна, би ингэмээр байна гэж нэг ярьж байгаагүй зүгээр яг урд нь нэг ерөнхий сайд, ерөнхийлөгч ажлаа олигтой хийгээч нэг ийм нөгөө төрөний л ажил төрчийг хөгжүүлэхийн тулд нэг 5 бодлого байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлээч эднэргээ ярьж байхдаа л одоо ярьцлагын дундаа та нар зүгээр надад нэг 3 сар яаж ажиллахыг одоо хараач би үзүүлье эднэр гэж ярьж байсан. Ажил төрчлийн бодлогын байнгын хороон дээр бол миний хувьд одоо 6 байна уу? Одоо 2 ажлын хэсгийг бас амжсангүй. Үйлдвэрлэлийн усыг хянаа. Одоо өнөөдөр говьд ажиллаж байгаа том үндэсний хэмжээний болон олон улсын хэмжээний хөрөнгө оруулагч компаниудын усыг хайр гамгүй хэрэгжилж байгаа асуудлыг нэг эргэж харъя. Өнөөдөр Улаанбаатар хотод байгаа энэ их одоо ус үйлдвэрлэж байгаа компаниуд байгаа. Өөрхий одоо нэр үсийн яриад яг ажлын хэсэг дээр тэртээ тэргүй яригдах юм чинь энэ компаниуд яагаад усны төлбөрөө төлдөг вэ? Яагаад усны их ундрагыг хамгаалах тал дээр ерөөсөө асуудлыг ингэж сэтгэлээсээ гаргадаггүй юм. Таны босгож ир тавьж одоо бас зүрх сэтгэлээ өгчээсэн асуудлыг л ажил төрчлөлтийн бодлогын байнгын ороо үйлдвэрлэлийн усны асуудлаар ажлын хэсэг гаргах гээд бид одоо амжихгүй байна. Одоо энэ 7 хоногт өндөрдөх гээд байна шүү дээ. Хоёрдугаар миний амжуулж чадаагүй ажил юу вэ гэвэл олон улсын зээл тусламж. Одоо жишээ нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэгч нарт зориулж
сүүлийн нэг 5-6 жилд 322 сая долларыг зарцуулсан. Тусламж. Тэр мөнгө одоо 1.2 их найт төгрөгийг одоо өгсөн хаа байна. Тэрний үр дүн хаа байна. Малчид хөдөө аж ахуйн салбарын яг яаж амьдрал нь босцсон. Судалгаагаар бол одоо 70-аас илүү хувийг буцаагаад зөвлөгөө өгсөн гэд цаас үйлдвэрлэлч буцаагаад гадаадынхаа аваа явчихдаг. Гадаад дотоодын нэг хэдэн зөвлөх үйлчлэгээний компаниуд аваа явчихдаг. Тэгээ өрийн монголчууд дараа нь төлдөг. Энэ асуудал дээр би цэг тавина. Тэгээд цаана үлдсэн 6 жил бол ажлын хэсэг бол ажиллаж байгаа. 6 ажлын хэсэг одоо ингээд энэ чуулганы завсарлагаанаар ажиллана. Газрын тосны одоо үйлдвэр барина гэх том ловер явагдаж байна. Энэ ловерыг бид ард түмэнд ил тод болгож энийг засаж залруулж цааш явуулах гэдэг шүү дээ. Одоо бас л нөгөө эдийн засгийн алуурчин гэдэг чинь энийг зогсоох гээд байна гэдэг байгаа биш үгүй. Энэ дэртээ тэргүй зогсох гэж байгаа. Дэртээ тэргүй дампуурцаа. Энийг яаж цаашаа голдролоор нь зөв эрүүл авч явах вэ гэдгийг ярьж байгаа. Газрын тосны үйлдвэр. Хоёр дахь гол ажил бол 5 толгой түлшин дээр аж үйлдвэрчдийн бодлогын байнгын орон ажлын хэсэг гарсан байгаа. 5 толгой түлш бол одоо бидний эрүүл мэндэд маш ноцтой байгаа. За тэр нэлээд их асуудлууд байгаа. 3 дахь асуудал нь болохоор би түрүү ярьсан тэр олон улсын зээл тусламж тэгээд үйлдвэрлэлийн бодлого 5 толгой. 5 толгой дээр бид нэр 5 толгой ажлын хэсэг гаргацсан байгаа. За нэг иймэрхүү ажлын хэсгүүд гаргаад ажиллаж байна да. Яг зүгээр одоо юу гэдгийг 20 оны сонгуулал юм да. 2020 оны сонгуулиар би нэг зүйлийг аяах гайхчихсан. Би яг нөгөө би ч угсаа Эрдэнэт тавар мэдж байгаа те. Эрдэнэтэд ингэ байжсан. Таныг цахаар орох гэж байна гэ. Би очисон бохгүй. Та ингэ очисон чинь тань ингээ захын хаалгаар орол дотгошоо орсон чинь тэнд захын худалдагч нар ингээ босоод ингээ алга тасчихсан. Та санаж авах. Таг дотор орол ингээл өнгөрчихсэн. Тэгээ би тэр үед бас гайхчихсан байхгүй. Ямар амар юм одоо нөлөөлөл өндөртэй юм бэ те. Одоо жишээлбэл худалдааны төвөр ороо гарахад алга ташаад босцохсдог. Бас тийм газар орон нутгч бас хоор штэ. Тэгээ манай Эрдэнэт чинь бол ялангуяа юм маш юм ирээвэр хураавар санал өгдөг те. Ийм газар ихгүй. Тэр үед бол бас таныг заастаа гайхалтай андаа л гэж бас бодчихлаа. Яг нэр бүлэгт. Тий. Эрдэнэт маань ч гэсэндээ бас л хүмүүсийн төлөө тэгээ яг бай миний хувьд бол яг амьдрал бол зах дээр л байгаа. Одоо аймагуудын байна уу, Улаанбаатар хотын ч амьдрал хүчит шонхор байна уу, Нарантуул байна уу, одоо зах дэлгүүр дээр л байна. Тэгээ энэ хүмүүсээ яаж үйлдвэрлэгч болох вэ гэж би олон жил мөрөөддөг. Олон жил яг энэнийхээ төлөө явдаг. Уул уурхайн баялагийг яаж жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, хөдөө аж ахуй энэ үйлдвэрлэгч нар өрхийн аж ахуйд зориулах вэ гэдэг дээр л их бодож шаналж бас эннээсээ болж адлуулж явдаг. Тэгээд тэрийг маань бас зүрхээрээ мэдэрч ойлгосон хүмүүсээс би их урам авдаг. Ингэж урам авснараа би юу ч дормжлооснаа тамаагүй болдог. Монголын үйлдвэрчний эвлээс нэр ингээ ботход та ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа гişүн болж байсан. Одоо Эрдэнэт маань ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа гişүн боллоо те. Өөр байхгүй хаа. Та хоёр л байгаа. Тий. Гэхдээ яг урд нь үйлдвэрчний ерөнхийлөгч байсан хүмүүс гэвэл Чулуунбаатар байгаа их сайхан. Одоо яг үйлдвэрчний хуулийг батлуулж одоо баг баг хурлын гишүүн байна уу да тийм байгаа бах. Одоо мундаг сайхан хүн байгаа. За дараад нь одоо Содон Доржгой байна. Манай одоо миний багш л да их мундаг хүн л да Содон Дорж волейболын мастер, аав нь улсын зан их сайхан булганы хүн л да. Тэгээд Адиа дарга байна. Одоо домог хөлтэй үйлдвэрчний одоо олон жилийн тийм шүү дээ. Адиа дарга Сүхбаатар аймгийн хөлтэй одоо Адиа дарга гişүү болж байсан. За би 1-2 хүн хайчаад байна шүү. За одоо очир утгаа бол ойлгомжтой. Одоо очир утгаа бол домог одоо завхны хүн. Манай очир утгаа ч бас л манай үйлдвэрчний дарга байсан. За тэгээд Батбаяргой байна. Өөр хангаа хүн. Батбаяргой бас л зах зээлийн тийм шуурганаар хэцүү цаг хүнд үед үйлдвэрчнийг авч гарч ирсэн. Одоо Өөр хангаа аймгаас одоо яг нийгэм хамгаалалт хөдөлмөрийн яамны сайдаар бас ажиллаж байсан тийм сайхан одоо инквайри засгийн газрын үед ажиллаж байсан байна уу гэж бодож байна. За ийм үеийн том төлөөллүүд бол төрд ингэж төлөөж ордог байсан. Би бол одоо үйлдвэрчин одоо бие даасан бодлоготой байх ёстой гэдэг үднээсээ би бол бие дааж нэр дэвшиж бас үйлдвэрчнийхаа гишүүдийн, дэмжигчдийн, тарханчуудынхаа буйнаар улсын хурлд орж ирж байсан.
Яг зүгээр энэ яг би нэг асуугаад байна гэхээр нөгөө нэг үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ерөнхийдөө нийгмийн даатгалын тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын тогтолцоон дээр их ярьдаг штэ үйлдвэрчний эвлэл. Энэ дээр ер нь одоо энэ байгаа тогтолцоо маань өөрөө зөв явж байгаа юм, буруу явж байгаа юм. Одоо манай залуу ерөнхийлөгч Эрдэнэ нот яг сайхан ажил өгч болоо та. Эрдэнэ нот ерөнхийлөгчийн хувьд бол гишүүн болсноос хойш яг энэ асуудлыг бол дагнаж маш их ярьж байгаа. Маш их ярьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн ч гэсэн их эрдэм байл. Тэгэхээр ерөн зөвөр өөрөө бол шүүмжлэлтэй хандлагад болоо нүүгийн байгаа нийгмийн даатгалын тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бас их шүүмжилж засахансан гэж ярьж байна. Ажлын хэсгийг бас урьдчилан дараан захимж оруулсан. Ажлын хэсгийг бас ахлаад ажиллаж байгаа баг. Энэ дээр одоо таны хувьд зөвөр ямар бас бодолтой байна? Ямар тогтолцоогоор одоо бид нар өнөөдөр яг нэвтрүүлэгт яваад байна? Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Тэгэл хамаг гэмт хэрэг, хамаг асуудал яг энэ хоёр дээр л байх юм. Тэ. Та өөрөөсөө энэ дээр манай нийгмийн даатгалын тогтолцоон дээр би ч гэсэн үйлдвэрчний ерөнхийлөгч байхдаа нийгмийн даатгалын мөнгийг засгийн газар аваад идсэн байна гэж нэлээл жагсаал хийгээл одоо ядаж хахад нэг SARS-ийн үед жагсажсэн. Тэгээ SARS-ийн үед чинь нөгөө олон нийтийн жагсаалыг хорцсон. Тэгэл одоо шаварт унсан шарын эзэн хүчтэй гэдэг шиг би ганцаараа нэг одоо хоногийн санахгүй 11 хоног үлээ 14 хоног энэ талбай дээр майхантай сууж байсан. Тэгээд одоо тэр үед сангийн сайд баяр цогт байсан. Тэгээд одоо биднээс бүр хилцээрт орж ээж 2.4 их найт төгрөгийг Монголын засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хоёрын хоорондын засгийн газар нийт даатгуулагчдын мөнгийг идсэн байна. Цалиндаа тавьсан байна. Буцааж өгнө гэдэр гэсэн тийм хэлцээр хийж ирсэн. Одоо тэрний хэлцээрийн үр дүн мөнгө одоо эднээс маань араас нь явсан л байж таараа үр дүн гарсан баг. Тэгээд эрүүл мэндийн даатгал дээр бол би хуулийн санааталж байсан. Гэтэ Эрдэнэ гишүүн бас нэг хууль санаачлаа, би нэг хууль санаачлаа. Би тэрийн хууль гэхэд 8 сар одоо хоорондоо ойлголцох гэж одоо бас ажиллаж байсан. Тэгээд Америкт эрүүл мэндийн даатгалын асуудал гэдэг одоо чинь даатгалын асуудал, Medicare гэдэг. Одоо энэ бол үндсэн гол улс төр. Трамп, Обама хоорондоо Medicare-ээр л маргадаг. Англи одоо хамгийн том улс төр юу вэ гэвэл NHS гэж байгаа. Одоо эрүүл мэндийн даатгалын мөнгийг яаж үр дүнтэй зөв зарцуулах вэ гэдэг. Манайд бол одоо тэгэл маргаашийн талхны мөнгөнд тодорхойгүй байхад одоохондоо эрүүл мэндийн даатгал мантал явж байна. Гэтэл одоо энийг ам оруулахын тулд манай Эрдэнэт одоо ерөнхийлөгч маань бас л зөв явж байна. Ам оруулж энийг хүчтэй байлгахын тулд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг улс орны, улсын их хурлын анхаарлын төвд оруулна гэдэг бол олон одоо хөдөлмөрчин хүмүүс зүгээр жирийн ард иргэд, жирийн одоо малчин энэ жирийн зах дээр зогсож байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол энэ амин зүйлээ гэдэг ийм байр суурь би байна. Тэгээ энэ дээр чинь одоо олон жил тэмцсэн учраас ярих юм бол их. Гэтэ таны асуултанд их богинохон л би хариулах хэрэгтэй байна. Тэгээд бид нар бас одоо 4 жил одоо бас хувь тавилан гэдэг чинь цуг нэг танким сууж улс их орны эдийн засаг хөгжил, нийгмийн баталгаа, ард түмнийхээ төлөө хамтын ажиллагаа өрнүүлэхээр явсан баталтай бас баяртай байгаа. Тэгээд бид нар ирэх холбоотой байх хэрэгтэй. Мэдээж жишээлбэл Орхон аймагаас та сонгож ирсэн гишүүний хувьд би ч одоо Орхон аймаг Өсгөл болгон аймагаас сонгогдсон гишүүний хувьд бас зөвшөлдсөх ярилцах. За тэгээд ажил төрчлөлтийн байнгын орон дарга хувьд бидний нөгөө амлж хийсэн, хэлж хийсэн нөгөө боловсруулах цэхүүд яаж эдийн засгийн доктортой эргэлтийг бид нар бий болгох уу? Яаж нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгыг бид нар төрийнхөө явж байгаа бодлоготой одоо аль болох нийцүүлж цаашдаа энэ ядуурлаасаа ингээд боловсролд хөрөнгө оруулсан хэлбэртэй тий эдийн засгийн доктортой байдлыг хангаж ажиллах вэ гэдэг дээр тодорхой үр дүнгийн 4 жилд бас 126 гишүүнтэй болсны хувьд гараасаа гэж хүсэж байгаа. Тэгээд 126 дотор ганцаараа босч ярьдаг нэг хүнтэй өнөдр бас хамтдаа ярилцаа сууж байгаа бас их таатай байна. Баярлалаа танд. Танд хувь хүний хувьд юм эсвэл одоо энэ өнөөдрийн ярилцлагын хувьд нэг яриаггүй хэлээгүй одоо би нэг ийм хэлхийг хүсэж байгаа гэдэг юм байна. Нэгдүгээрт Батэрдэн сайттайгаа одоо би байгаль орчны асуудал дээр тантай их олон санал нээлдэг учраас одоо би тэр үедээ бас их ойрхон одоо бид чи ер нь нарийн ярил өөрийгөө өмгөөлөх чадваргүй одоо уул ус савдаг байгаль орчноо бид чинь хамгаалж хайрлахын төлөө хамт тэмцэж явсан, хамт зүтгэж явсан, бас адлуулж явсан. Тэгэхээр их ойрхон л доо. Тэгээд энэ сайхан ярианд намайг өрсөнд их баярлалаа. Би ч одоо телевизээр гараагүй одоо хэдэн жилч болчихвдоо. Одоо тэгэл давхсаар л байгаал таарах юм байна шүү дээ. Одоо тэгэл тэгсэн мөртлөө популист гэл одоо популист гэх юм байна шүү дээ.
ярьж байгаа юм маань хүмүүст хүрж байгаа юм байлгүй л гэж бодож байна. А тэгээд таны түрүү ярьсан их чухал зүйл хөндлөө. Аж үйлдвэрчлийн бодлогын байнгын хорон дээр за 2 сардаа бол ажлын хэсгүүд 6 ч өнөө ажлын хэсгүүд гарцсан байгаа. Тэднийсийнхээ үр дүн шалгана. 5 толгой түрүүн 5 толгой нүүрс 5 толгой төлш гэдэг 2 өөр байгаа шүү. Тэгэл одоо бусад олон улсын зээл тусламж байна уу, жижиг дунд үйлдвэрлэл байна уу, мал аж ахуйн гаралтай энэ шинэ хоршооны тал дээр ингээ ажлын хэсгүүдтэйгээ ажиллана. Би нэг 3 сар гэдэг салбаруудын формуудыг хийнэ гэж байгаа. Салбаруудын аж үйлдвэрлэгч нартай уулзаж Батэрдэн гишүүн минь бас хамт ажиллая шүү. Хэдүүлээ ингээд орхиныхоо, хөвсгөлийнхоо, булганыхаа тийм ээ. Энэ сайхан одоо иргэдтэйгээ аж үйлдвэрлэгч нартайгаа уулзаж яг ямар бэрхшээл байна. Яаж шийдэх үү гэж шийдлийг гаргаж ирж хүмүүстэйгээ одоо форум одоо тийм хилцүүлгүүдийг хийн. Тэгээд дүгнэлт гаргана. Тэндээс хамгийн гол зүгээр нэг яриад дуусах биш. Шийдэл гаргана. Тэгээд 5 сар байна уу 6 сард нийт Монгол орны аж үйлдвэрлэгч нартайгаа ер нь цаашид хэдүүлээ гадаад зах зээлээ ингэж нээ. Технологийн шийдлийг ингэж гаргая. Нөөц болцоо буюу одоо үндсэндээ хүний нөөцөө ингэж бэлдээ. Татварын хөнгөлтийг ингэж авъя. Зээлийн бодлогоо ингэж хэрэгжүүлэх гэдэг энэ 5 бодлоготой энэ одоо аж үйлдвэрийн бодлогынхоо үндэсний хэмжээний формыг бас засгийн газартайгаа их хуралтайгаа хамтарч хийх саналуудаа би бас тавьсан явж байгаа. Ингээд ажилланаа. Тэгээд намайг ингээд одоо сайхан ер нь гишүүд ингэж хоорондоо бас зовлон жаргалаа. Та түрүү ярьлаа одоо ингээд хүмүүс нэг юм тааруугаар таныг ингэж ярих юм гэдэг. Энэ бол айгүй дотн сонсогдож байна. Энд дээр чи бид бас үнэхээр тааруу бол тааруугаа хэлэх ёстой шүү дээ. Уучлалтгүйгээр хариулах ёстой. Үнэхээр бодож явдаг юм байвал бас хэлэх ёстой. Мошгуулсан байвал нэг ярих боломж олдож шүү дээ. Ийм яриа олон гишүүтэй та хийгээрэй. Бас олон гишүүдийн уушгаа нээж ярих боломжийг олгосон танд одоо баярлалаа гэдгийг хэлье. Гэтэ ганцхан тааруугаар ярьсан гэж хэлээгүй шүү. Тийм. Их орч үзэх бас явж байгаа. Тийм шүү дээ. Бас тийм. Тэгээ хоёр дахь нь бол хайчаад байна шүү дээ. За баярлалаа. За баярлалаа.